За сайн бацгаана. Онлайн сургалт зуршлын төгс эрхлэн төлөөлж би Момшогийн бодлого болон бодолтууд Японы засгийн газрын тэтгэлэг шалгалт буюу Момшо шалгалтын 2019 оны материал их сургууль физик бодлого 4 гинэ. За non adiabat гэхээр болохоор adiabat биш гэсэн үг. Тэ adiabat байх юм бол дулаан өгөхгүй байхгүй байхаас шүү дээ. Тэгсэн чинь болохоор non adiabat гэсэн юм чинь дулаан өгч авах юм шиг байна тийм үү? Цилиндр нь тэнгуүтэй хөндлөн өгтлийн талбайтай энгийн агарын даралтанд дотроо болохоор идеал хийгээр дүүргэсэн байгаа 6 4-ийн гинэ. За цилиндр болохоор пистон нь өөрөө A mass-тай тэгээд adiabat гинэ. Тэгэхээр энэ манай бүлүүр болохоор A mass-тай тэгснэ энэ болохоор дулаан өгөхгүй байхгүй. Гэхдээ энэ манай цилиндрийн энэ ханууд болохоор дулаан өгч аав гадна орчинтойгоо дулаан солилцсон гэсэн бодлого юм шиг байна. За тэгсэн чинь агарын даралтанд P температур нь T гэхээр энд гаднаас агарын даралт P дарж байгаа. Энэ гаднах температур T байгаа болохоор дулаан өгч авалцж байгаа юм чи энэ хоёр адилхан T байх шиг байна тийм үү? За эквилибриум үед болохоор ёроолоос H өндөртэй тэгээд доторх температур нь T-гээрээ байна. Тэгэхээр энэ H өндийг маань хэлж гин. Тэгээд энэ доторх температур маань идеалын температур маань болохоор T байгаа. Гаднаа болохоор агаар байгаа тийм. За тэгсэн чинь ийм том юм мастай би дээрээс нь тавилаа. Тэгмэд өндөр нь болохоор H1 боллоо. Тэг хүндийн хүчний хурдталж ишүү гинэ. Тэгэхээр энэ дээр доош болохоор G-гээр хүндийн хүчний хурдтал байж энэ доторх температур нь болохоор T хэвээрэл байх юм байна л да. Гаднах температур нь T байгаа юм чинь дулаан өгдгүү автгүү тий аль нэг байдлаарынхын дулаанаас солилцоод адилхан температур нь бол T-гээрээ байх юм байна. Дөрвийн бай дээр. За тэгээд дараах асуултанд хариулна уу гэсэн чинь эхнийх нь болохоор H1-ийг илэрхийл. Гэхээр яг нь эхлээд болохоор гаднаасаа P даралттай байгаа агарын даралт. Тэгээ мэдээж хэрэг манай бүлүүр өөрөө доошогоо mg хүчээр дарахад тэрийг би талбайд нь хуваагаад A юу. Тэгээ A хөндлөлтийн талбайтай даралт гэдэг чинь өөрөө ямар хүчээр үйлчилж ийн тэрийг нь талбайд нь хуваагаад гарч ирэх ёстой шүү дээ. Тэгэхээр бүлүүрийн өнсүүлж байгаа даралт нь болохоор mg хүчээр доошоо дарлаа. Тэрийг хөндлөлтийн талбай A-тай хуваалаа гэдэг. Тэгээ гаднаас болохоор агарын даралт байгаа. Нэмээд болохоор энэ бүлүүрийн даралт байгаа. Тэгэхээр хин даралт нь болохоор P дээр нэмэх нь mg хуваах нь A байсан гэсэн үг. За эзэлхэн нь болохоор юу юм? H аюу. Тэгээ H өндөртэй A хөндлөлттэй юм чинь тийм үү? Би болохоор юугаа бичих гэдэг нь те. Идеалын төлөвийн төслөө P ведэнцөө N R-тай. Мэлинто R тэгээ температур байх хэвээр. Анх тэгсэн чинь болохоор ийм даралттай ийм эзэлхүүнтэй явахад N R тэгээ температуртай байсан. Одоо болохоор дээрэс нь дахиад том M mass-тай B тавьсан чинь тэгвэл даралт агарын даралт байсан, нэмгэн бүлүүрийн даралт байсан, нэмгэн дахиад нөгөө том M mass-тай ачааны маань даралт нь орж ирнэ тийм үү. Тэнгүүд эзэлхүүн нь болохоор H1-тэй болчихсон. Өндөр нь H1-тэй болчихсон. Тэгэхээр эзэлхүүн нь H1-а тэнцүү гэснээр энэ NR-ийн болохоор гол нь адилхан байхгүй юу? Температур нь болохоор гаднаа T температуртай байгаа тэнгүүдээ adiabat биш нөгөө дулааны солилцоо байгаа болохоор энэ T-нүүд нь болохоор T хэвээрээ байна. Энэ N-нүүд болохоор хэвээрээ байна. Нөгөө идеал хий маань молинто штэ. Тэнгүүд бүлүүрээ нээж хаагаагүй, гаднаас хий нэмээгүй, гадаашаа хий алдаагүй. Тэгэхээр энэ молинто хэвээрээ байхгүй. Тэгээд R-ууд нь болохоор зүгээр нэг 800 R-831 те. Агвадрийн тоо юу? Агвадрийн тоо биш. Хийн түгээмэл тулд те. Энэ хоёр нь болохоор тэнцүү байгаа юм чинь. Би болохоор энийг тэгвэл тэнцүү энтэйгээ бичиж болно гэсэн. Эндээсээ буцаад H1-ийг олчихъя. За, P-ийг нэмэх нь mg хуваах нь A гэснээ H A анх юм байсан тэнцүү болохоор NRT гэснээ тэрнгээрээ дамжуулаад дараагийнх нь mg хуваах нь A нэмэх нь том mg хуваах нь A ингээд H1 A тийм үү. Энэ A-нуудыг дотор нь оруулаад үрчиж идэх үү энэ яг бага энгийн батар ханадаас салъя. Тэгэхээр энэ дээр болохоор PA гişin шүлжээ бүгдээр нь энэ A-тай болно шүү дээ. Энэ болохоор A-нууд мустаад mg H нөгөөдөлт нь PA нэмдэг нь mg нэмдэг нь mg гэдэг H1. Буцаагаад H1-ийг олъё гэхээр энд үржиж өгч байгаа юм байгаа. Нөгөө тишээ гаргаад хуваахлахад оруулчихна тий. H1 тэнцүү PA дээр нэмэх нь жижиг mg. Дараа болохоор PA ч байна, mg ч байна, том mg ч байна тийм үү. За H1-ийг илэрхийлэх юм бол ингэж илэрхийлж болох юм байна. Дээрээ PA ч байгаа, mg ч байгаа. Дараа болохоор PA, том m ч байгаа, жижиг m ч байгаа. Тэгээд хааштай тий. Тэгэхээр нэг юм B гэсэн юм байна. За хоёрт нь гэсэн чинь болохоор гадна агарын хийсэн ажлыг олно уу? H-аас H1 хүртэл өөрчлөгдөн гинэ. Гэтэ энэ гадна агарын хийсэн ажлыг олно гэсэн болохоос биш. Нөгөө M mass-тай B-ийн хийсэн ажлыг олно ч юм уу эсвэл доторх хийсэн ажлыг олно гэвэл те гаднах агарын хийсэн ажлыг олно. Тэгэхээр
Ажил гэдэг чинь өөрөө P delta V л хэвчтэй өстэй. Даралт болон эсвүүний өршөлт юм уу? Эсвүүний өршөлтийг бид угаасаа мэдчихэж байгаа. Юу лээ? Анх аашаа байсан. Одоо болохоор ааш нэг олно. Тэгээд гадарх даралт нь болохоор зөвхөн агарын даралтаараа үздэг юм. Тэ? Агарын хийсэн ажлыг олно уу? Түнш биш яхин хийгдсэн нийт ажлыг олно ч юм уу эсвэл энэ мастай биеийн хийсэн ажлыг олно гэгүй зүгээр л яхин агарын хийсэн ажлыг олно гэхээр агаар бол яхин P гэсэн агарын даралтайгаа байсан. Тэгээд сүүн нь болохоор өөрчлөгдөд аашаа байснаа ааш нэг авах юм. Ингээд тэгээд хариуг нь болохоор яаж хэлэх гээд байгаа юм л доо. P үчдэг нь яхан дельта V гэхээр H1 A-гаас хасдаг нь H-а гэдэг ч тийм. Тэгэнгүүтээ хариун дотор H1 байхгүй байх гэхээр нөгөө H1-ийг түрүүн бид нэр H1-ийг илэрхийлнэ гэхээр нь P дээр нэмэх хэмжээ бахан P дээр нэмэх хэмжээ гэж бичсэн байна шүү дээ. Энгүүд нь бичүүлэх гээд байгаа юм лөө. H1 нь байна. Энээс буцаагаад H-га хасъя гэхээр яах юм? H1-ээс хасдаг нь H. Тэнцүү P дээр нэмэх нь жижиг хэмжээ. Доороо болохоор P дээр нэмэх нь хэмжээ, нэмэх нь том хэмжээ H байгаа. Энээс H-ыг хаслаа. H-ыг нь хаалтнаас гаргачих юм бол P дээр нэмэх нь хэмжээ, хуваах нь P дээр нэмэх нь хэмжээ, нэмэх нь хэмжээ хасдаг нь нэгтэй болчихно тийм үү? Нэгийнхээ оронд болохоор би яах юм? P дээр нэмэх нь ижил хуваартай болгоод те хэмжээ, том хэмжээ, дээр нь бас яах юм? P дээр нэмэх нь хэмжээ, нэмэх нь хэмжээ гэдэг чинь. Ингэчээр P-г нь хасчихна, хэмжээг нь хасчихна. Тэнцүүд бол яах юм? Хасах тэмдэгтэй hg дээрээ бол тийм үү те. Манай h байх хэвээр. Энд болохоор p hg нэмэх нь hg байх хэвээр. Бидний ажил маань болохоор даралт нь байгаад үржигдэх нь h1 a-гаас хасдаг нь ha гэсэн байна шүү дээ. Тэгэхээр p a-гаар би дахиад энэ дээр байгаа ямиг үүсчих гээд нь те. Тэнцүү хасах hg h дахиад pa Дөрөв болохоор P нэмэх нь hg байгаа, нэмэх нь hg байгаа. Дээрээ том эмтэй байна те. Харин гарахаар дээрээ том эмтэй энэ биш. Дөрөв болохоор 3 шиг эмтэй те. Энэ үү? F нэмэн те. mg pa h pa нэмэх нь эмтэй g те. Эндээс тэ тэмдгийн зөрүү гарчлаа. Энийх болохоор хас тэмдэгтэй хариу гарсан байгаа шүү дээ. Энэ хас тэмдэг болохоор хийд гаднаас хийсэн ажил, гаднаас хийлүү хийсэн ажил гэх юм уу тийм эндээс ийшээгээ ийм хэмжээний ажил хийсэн гэхээр нөгөө талаасаа харахад болохоор төлсөрөг хэмжээтэй ийм хэмжээний ажил авсан гэсэн юм шиг тэрнээс л бодгосон нь гарч ирсэн байгаа. За дараагийн нь болохоор системийнхаа ханыг нь буюу цилиндрийнхаа ханыг нь одоо адиабат материалаар бүрчлээ гинэ. Тэгэхээр одоо дулаан бол өгөхгүй байхгүй боллоо. Тэгэнгүүтээ нөгөө өндөр илээ том мастай бий тавьсан байсан тэр масыгаа зайлуулъя. Тэгсэн чинь өндөр нь болохоор H2 боллоо. Тэгэх юм бол температурыг нь болно. Температурыг нь олно гэж үү. За одоо болохоор ингээд энэ дээр том мастай бий тавьсан байгаа шүү дээ. Тэр үед нь болохоор юу лээ? PA нэмдэг нь mg нэмдэг нь mg ингээд H нэгтэй үедээ те. Энэ үед болохоор nRT гэсэн. За дараа нь болохоор одоо PA дээр нэмэх нь mg болох юм байна. Тэгснээ H2 тэнцүү nRT даш гэж тавьчих те. Одоо болохоор буцаа зайлуулчихаараа ийм болох юм байна. Анх ямар байсан бэлээ гэхээр PA дээр нэмэх нь mg те. H-тай nRT гэсэн шүү дээ. Бид бол заавал энэ H1-ээр нь дамжуулж биш шууд эхний хоёрыг бичиж л даа. Угаасаа PA дээр нэмэх нь hg, PA дээр нэмэх нь hg. H байсан одоо H2 болсон. Энэ хоёрыг хооронд нь хуваачих юм бол шууд H-ыг бахан H2 болчихно тий. Тэнцүү тэг бахан тэдэш. Энэ голынхоор заавал дамжуулж ирсэн зүгээр хамгийн анх байсан төлбөрийгөө болонхоо одоо сүүлд орж иж байгаа төлбөр хоёрыг хооронд нь харьцуулж байгаа байхгүй. Тий энэ дээр PA дээр нэмэх нь hg, нөгөөд нь болохоор PA дээр нэмэх нь hg байгаа. Тэднийг хооронд нь даалгасан. За эндээс Т дашиг болохоор Т даш тэнцүү. Энийг ийшээ өглөө энэ H2-ын дэшигээ харна те. Т гэснээр H2-тай доороогоо H-тай.
H2-ыг хуваах нь H. H2-ыг хуваах нь H-тэй. Энэ тийм үү? За сүүлийнх нь асуулт нь. Тэгэнгүүтээ одоо нөгөө адибат ханаа аваад хайчи. Тэгэх юм бол өндөр нөөцлүүдэд H3 болно. Тэгэхээр яах юм? Дахиад бас адилхан үстэй. Дотор даралт нь болохоор P-ийн нэмийн хэмжээ, P-ийн нэмийн хэмжээтэй бүлгэрийн даралт маань байгаа. Өндөр нь болохоор H3 болох юм байна. Тэр нь N-аар буцаад T температуртай болно үстэй. Адибат ханыг аваа хийж харж нөгөө гаднах T температуртайгаа адилхан болно шүү дээ. Тэр чинь болохоор анх байсан P-ийн нэмийн хэмжээ H тэнцүү N-аар тэтгэ. Буцаад анхны төлөвтэй буцаад ирнэ л гэсэн үг шүү дээ. H-ийг бах нь H3 тэнцүү 1 буюу H3 гэдэг бол өөрөө H чинь гарч ирнэ шүү дээ. Дөрвийн За чинээр гарч ирсэн үг гэхээр адибат болохоор дулаан өгөхгүй авахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд адибат үед болохоор яхаа Q тэнцүүтийг байна. Тэгэхээр дотоод энерги өөрөө зарцуулаад ажиллаа гэдэг ч юм уу гаднаас ажил хийхээр тэрэн зөвхөн дотоод энергийг өөрчлөлт зарцуулдаг ч юм уу те. Ямар нэгэн дулааны солилцоо авахгүй Q тэнцүүтийг байх хэрэгтэй. Тэгсэн чинь бид нар болохоор яг адибат гэдгийг хэрэглэхгүйгээр адибат биш гаднаасаа дулаан өгч авъя шүү. Тэгэхээр гаднах агаарынхын температур нь Т байх юм бол зам доторх температур чинь дандаа Т-гээрээ байна шүү гэдгийг нь ашиглаад бахан болгоом зодчлоо тий. За цилиндр байсан хөндлөн огтлын талбай гаднах агарын даралт P нөгөө дээдлэлтэй задгай талбай зураад байгаа шүү дээ. Доороо болохоор ингээд битүү зурчаад дээдлэлтэй болохоор энд ингээд бүлүүр байгаа шүү. Бүлүүр дээр юм тавьж болно шүү гэж тэгснэ ийшээгээ болохоор задгай байгаа байхгүй юу. Тэгэхээр гаднаасаа агарын даралт нь P-гээрээ байна. Нэвэд энэ одоо дээр нөгөө бүлүүрийн даралт марлт гэж тооцсон гэж яваад байгаа тий. За бүлүүр өндөр нь ёроолоосоо H байсан, H1 байсан, H2 байсан гэсэн юм хийсэн тий. Хүндийчний хурдталж ийсэн. За план байла. Баярлалаа. Баяртай. Дараа дахин уулзъя. Момшогийн 19 оны их сургуулийн физик бодлого дахиад бас нэг бодлого байгаа хаа. Ингээд 4 дугаар бодлогоо яриад дуусах байх гэж бодож байна.